Бүрийн Бочмог гишүүний асуултанд хариулъя. За энэ яагаад оройтч өргөн барьж байгаа юм бэ? Түрүүн Тэмүүжин гишүүн ч бас яриад байсан энэ доосторжиж явсаар хагаад ингээс үйл өргөн барьж байгаа юм шиг тийм ойлголт байхгүй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 14-р зүйлийн 14-р хэсэгт засгийн газар Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн төслийг өмнөх үндсэн чиглэлийн баримт бичгийн хугацаа дуусгар болохоос 2 сарын өмнө улсын хурлд өргөн мэдүүлнэ гэдэг улс хуулийн өөрчлөлт оруулаад заасан. Бид хуулийн дагуу өргөн мэдүүлж байгаа. Тэгээд төсвийн хуулийг 9 сарын 1-нд өргөн мэдүүлдэг болоод сая баталсан. За ингээ энэ хоёрын хооронд ийм зөрүү зөрчил гарч байгаа нь бод үнэн. Энэ бол хуулиар бид биелүүлэх ёстой гэдэг түрээрээ засгийн газар хууль биелүүлэх үүрэгтэй. За хугацаа нь 12 дугаар сарын 31-нд дуусах ёстой байсан. 2 сар гэдэг бол 11-р сарын 1-ээр бид өргөн мэдүүлээд өнөөдөр хэлцүүлж байна. За дундаж давхаргын хувьд бол манайх дундаж давхаргыг тодорхойлох аргачлалаа одоо хүртэл батлаагүй юм билий. Тийм учраас тооцоол байхгүй байгаа. За олон улсын зарим аргачлалаар үзэхээр одоо 48.1% гэж гарч байгаа. За бид нар бол одоо доктортой хөгжлийн зорилтын нэгдсэн үндэсний байгууллагын баталсан SDG 17 буюу доктортой хөгжлийн 17 зорилтыг тоосдог аргачлалаар хүний хөгжлийн өсөлтийг удаашруулж байгаа энэ амьдралын чанар, ажилгүйдэл, дундаж орлого бага байгаа, инфляц, үнийн өсөлт нөлөөлж байгаа гэсэн зүйлүүд тооцож байгаа. Ер нь дундаж давхар бол маш эмзэг. Үн 10%-аар өсөхөд, үнийн өсөлт 10%-аар өсөхөд 423 мянган хүн ядуурлыг нэж хэлж гинэ гэсэн юм судалгаа байдаг учраас манай дундаж давхар за багш хэмжнээрээс ахуулаад одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бүгд орох боловч энэ маань эмзэг хэвээр байгаа. Ийм учраас дундаж давхаргын бодтой байдлыг нэмэгдүүлэх, дундаж давхаргын эзлэх хувийг 20%-аар нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Дундаж давхаргыг тодорхойлох аргачлалыг босруулж тооцдог болохоор заасан. За дундаж давхаргын хэмжээг нэмэгдүүлэхэд үндсэн чиглэлийн төслийн 2-р хавцралтын зохистой ажлын байр бүтээгч ажил олгогч эздийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны чанарыг сайжруулах, бүтээмж гүйцэтгэлд суурилсан цалин хүнсний тогтолцоонд шилжих, гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, нийгмийн даатгалын хамгаалтыг нэмэгдүүлэх гэдэг юм тодорхой залтууд зурсан. За наслалтын хувьд таны хэлж байгаа шиг Монгол хүний дундаж наслалт нэмэгдэж байгаа. 8.6-аас 2000 оноос хойш 8.6-аар нас нэмэгдсэн. Дундаж наслалт 2024 оны байдлаар 71.8 болсон. За эрэгтэй хүний дундаж наслалт 67.9, эмэгтэй хүний дундаж наслалт бол 77.1 нас хүрч одоо наслалт нэмэгдэж байгаа нь бол их сайн үзүүлэлт. Нөгөө талаараа одоо 2000 оны үед за 23 онд 385 мянган ахмад насны тэтгэвэр авдаг байсан бол одоо 403 болоод нэмэгдээд байгаа. Тэр нэг халамжийн хэмжээ бас яагаад нэмэгдээд манай энэ хүн амын цонх энэ эрсдэлтэй болоод ирэхээр хүүхдийн тоо маань сургууль цэцэрлэг барих хэвээр нэмэгдээд 1 сая 145 мянган сурвалжчдын тоо нэмэгдсэн. Та тодруулсан. За л бэмцэгдэх шүү. Тэгээ Батчмаг гишүүн маш чухал асуудал хөндөж байгаа юм аа. Бид өмнөх 21-с 25 оны үндсэн чиглэлийнхаа биелэлтийг тайланг нь хэлэлцээд дүнж байж тэн дээрээс тулгуурлаад 26-аас 30 оныхаа дараагийн залгаас нь хийх ёстой. Энэ дээр засгийн газар хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль заасны дагуу улсын их хурлд 21-с 25 оныхоо үндсэн чиглэлийн биелэлтийн одоо гүйцэтгэлийг хөргүүлсэн. Улсын их хурл дээр хэлэлцээд засгийн газар тодорхой чиглэл өгөх юм дэгтэй байсан. Энэ процесс явагдаагүй юм байна лээ. Энэ процесс. Бидний засгийн газрын дүгнэснээр бол үндсэндээ 21-с 25 оны үндсэн чиглэлийн биелэлт маань 54 орчим хувьтай гарсан. 95 шалгуур үзүүлэлттэй байсан. 95 шалгуур үзүүлэлтээс тодорхой хэсэг 85-аас дээш, тодорхой хэсэг 85-аас доош хувийн биелэлтэйгээд дунджаа 53 хувьтай гарсан. Үүн дээрээ тулгуурлаад энэ 26-аас 30 оны үндсэн чиглэлийг бид засгийн газар улсын хурлд оруулж ирж байгаа юм аа. Энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль заасны дагуу энэ за үзэг үгэн шийдэж гişүн.